Сайн бацгаана уу? 7 хоногийн хүрээнд хийгдэж байгаа туршилт бол Архимедийн хуулийг шалгах, турших ийм туршилт байна. За өнөөдрийн туршилтанд хэрэглэгдэхүүнийг танилцуулъя. За эхний хэрэглэгдэхүүн бол Архимедийн хувин гэж бид нэрлэдэг. За устай. За ийм хувин. За дээр нь мензүрк. За дээр нь тухайн шингэнд хийх зорилттой. За нэг төрлийн ачаа, дээр нь хүч хэмжигч буюу динамометр. За мөн дэгээтэй ачаа. За эдгээр зүйлийг ашиглаад Архимедийн хуулийг шалгах буюу шингэнд хийсэн биеийн эзлэхүүнээр төрөгдөж гарч байгаа шингэний эзлэхүүнийг хэмжих замаар шингэний зүгээс үйлчлэх хүч. За эдгээрийг турших ийм туршилт байна. За энэхүү туршлыг хийхэд хэд хэдэн бас анхаарах зүйлүүд байна. За эхнийх нь бол мэдээж шингэнтэй буюу устай ажиллаж байгаа тохиолдолд усыг ширээний гадаагуудаар хасгах бас болгоомжлох хэрэгтэй. Дээр нь тухайн биеийг шингэнд хийж байгаа үед болгоомжтой хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол хүч хэмжигч буюу динамометр ашиглаж байгаа тохиолдолд хит татахгүй байх. Энэс үүдэлтэйгээр багчинд маань эвдрэл гардаг учраас тэдгээр зүйлээр анхаарах хэрэгтэй. Дараагийн зүйл нь болохоор хүч хэмжигчийн заалт зөв буюу багчийн ямар нэг алдаагүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мензүрх савыг бол цоргоны доор байрлуулна. За дээр нь усны төвшин цорготой савны амсар дээр байх хэрэгтэй. За эндээс одоо ачаага тухайн шингэнд хий. За тийм тохиолдолд шингэний зүгээс үлдэж байгаа хүч буюу Архимедийн хүч гэж бид нар ярилдэг. Буюу шингэний зүгээс өргөж байгаа хүчийг тодорхойлох. За эхний ээлжинд хүч хэмжигч ашиглахгүйгээр хийгээд үзье. За ийм тохиолдолд ямар байх вэ гэдэг. За ингээ бүрэн өдөрчий. За эндээс гарч байгаа шингэн бол энд дөрвөгдсөн биеийн эзлэхүүнтэй тэнцүү. За энд бид нэр зөв биш хэлбэртэй биеийн эзлэхүүнийг тодорхойлоход бас төвөгтэй байдаг. За өндөрийн хэмжээд талаал нь хэмжсэн ч гэсэн тодорхойлоход боломжгүй тийм биетүүдийг ийм байдлаар буюу энэ Архимедийн хувин ашиглаад биеийн эзлэхүүнийг тодорхойлох боломжтой. Асгарсан буюу төрөдж гарсан шингэн маань энд байна. Үүний заалтыг уншия. За эндээс хамгийн найдвартай арга бол ширээн дээр нь тавиад хажуу талаас нь харах. Буюу харалдаа сууж жоод ингэж харах юм бол заалт бол зөв уншигдана гэсэн үг. За заалт маань бол хэмжигч цилиндр маань бол сантиметр кубээр илэрхийлэгдэж байгаа. За энэ бүгд бас анхаарах хэрэгтэй. Энэ бол миллилитр биш литр биш. Энэ бол сантиметр кубээр хэмжигдэж байгаа. За заалтаа бүгд уншия. За энэ төрөдж гарсан шингэний эзлэхүүн бол 76 см куб эзлэхүүнтэй ус төрөдж гарсан байна. За энэ бол 76 см куб ус маань дүрсэн биетийн эзлэхүүнтэй тэнцэж байгаа гэсэн үг. За ийм байдлаар явахаар зөв биш хэлбэртэй биеийн эзлэхүүнийг хэмжиж болно гэсэн үг. За хоёр дахь туршилт бол тухайн шингэний зүгээс биед үйлчлэх хүч буюу биеийг өргөх хүч буюу Архимедийн хүчийг хэрхэн тодорхойлдог вэ? Хэрхэн тодорхойлж болох вэ гэдэг ийм туршилт байна. За эхний ээлжинд бол тухайн биетийг хүч хэмжигчгээр дүүрж үзэж болно. За эсвэл хүч хэмжигч ашиглаад бас хоёр дахь ээлжинд дүүрж болно. За эхний ээлжинд ашиглахгүйгээр за ингээд дөрөд үзье. 4 см куб эзлэхүүнтэй шингэн гарсан байна гэсэн үг. За яагаад энэ биет маань живхгүй вэ гэхээр нэгдүгээрт бол биеийн хувьд бол хөнгөн, хоёрдугаарт нь бол шингэний зүгээс өргөх хүч үйлчилж байгаа учраас ахвар тухайн бие живхгүй байна гэсэн үг. Эндээс дараагийн амжилт бол энэ бие маань өөрөө ямар жинтэй бэ гэдгийг тодорхойлно. За тэгэхийн тулд хүч хэмжиж ашиглаад тухайн биеийнхаа динамометр ашиглаад биеийнхаа чингийг тодорхойлж.
За ингээд харангуут. За ингээд харах юм бол тухайн биеийн маань жин тэг зууны 15 ньютон. За тэг зууны 15 гэдэг нь за энд 0.5 байна. За энд бол 1.5-тай байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол тэг зууны 15 ньютон жинтэй ачаа байгаа гэсэн. За тэгвэл энийг шингэнд дүрээд үзэх юм бол за шингэний маань эзлэх хүн 4 см куб байсан. За ингээд дүрээд үзэх юм бол шингэний зүгээс яаж нэхээ өргөх хүч үйлчлэх юм бол энд бид нэр заалтыг харж байна. За жим маань тэг зууны 15 байсан тийм үү? 15 ньютон байсан. За ингээд шингэнд дүрээд үзэнгүүт яаж нэхээ шингэний зүгээс дэшээ өргөснөөр яаж энэ заалт багасаад ирчих. За арайч тийг болохгүй гэхдээ тодорхой хэмжээний өөрчлөлт болж ирэх гэсэн үг. Тэгвэл энэ хоёрын зөрүү бол шингэний зүгээс үлдэж байгаа хүч гэсэн үг. Буюу шингэнд дүрх үед зааж байгаа заалт дүрээгүй үеийн заалт хоёрын зөрүү бол шингэний зүгээс үлдэж байгаа Архимедийн хүчээ гэж тодорхойлно гэсэн. За энийг өдөр уншия. 0.1 болоод 1-2-ын гол гэдэг чинь 0.5 байна гэсэн үг. За дахиад харуулах юм бол ингээд хийхэд яг хөр энэ би живхгүй байна гэдэг чинь шингэний зүгээс энэ би дээшээ өргөх хүч үлчиж байгаа гэсэн. За тэр өргөх хүч бол физик тооцоол хийгээд үзэх юм бол 0.16 ньютон хүчээр дээшээ өргөж байна гэсэн юм тооцоол гарч иж байна. Энэ удаагийн туршилт 7 дугаар ангийн Архимедийн хуулийг шалгах зөв биш хэлбэртэй биеийн эзлэх үнийг за төрөлж гарсан шингэнээр тодорхойлох юм туршилт байлаа. За туршилтын хувьд бол биеийг усанд живүүлэх мөн усанд хөвлөх үйлчж байгаа Архимедийн хүч хэд байгаа гэдгийг тодорхойлсон туршилт байлаа.